Цэнхэр тагта хүмүүрт хайр авчирна. За IFX олон улсын байгууллага болон нээлттэй нэгэн форумын дэмжлэгтэйгээр Globe International төвд бэлтгэн хүргэж хүний эрхийн сэдвт Цэнхэр тагта подкастын энэ удаагийн дугаарт хүний эрхийн шинжээч, хэрэгцүүч болор сайхан хүрэлцээрсэн байна. Танд энэ өдөр мэндийг хүргэе. Мэндээ сайн байна. За ирсэнд баярлалаа. За бид бүхэн энэ удаагийн дугаартаа иргэний нийгмийн орон зай асуудлаар бол ярилцахыг бол зорж байна. За учир нь хэм бол улсын хурал дээр холбоо цагийн тухай хуулиуд, ашигын бус үйл эдгэдийн тухай хуулиуд гээд яг энэ цаг үе дээр бол олон асуудлууд байна л да. Тэгэхээр иргэний нийгэм энэ хэллэг шин чимшиг, хуучин чимшиг хэллэг баг. Магадгүй зарим нэгэнд нь. Тэгэхээр энд ямар категорид одоо оруулж ойлгож болох вэ иргэний нийгэм гэж? Ямар хэрэгтэй вэ нийгэмд? За яг иргэн нийгэм гэдэг үгс бол биднэрт бол цоо шин биш. 24 оноос хойш үндсэн хууль, холбогдох хуулиудаа харах юм бол зүйл залт бүрээрээ тусаад шингээ явж исэн нэр том юм. Гэхдээ яг манай 1992 оны үндсэн хууль тэр дундаа оршил хэсгээр байгаа. Монголын ард түмэн бид яг ямар нийгмийг зохицлон бүтээх гэдэг байгаа юм бэ гэдэг дээр бол анх удаа хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм гэж бол тодорхойлсон байна. Тэгэхээр хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Тэр нь бид нар яаж хүрэх юм бэ гэдгийг бол Монгол улсын иргэн бүр ямар үед хамаархаас өвөл хамаарад эндээс харж болох ойлголт гэж харж болж байгаа. За тэгэхээр 1992 онд батлагдсан үндсэн хуулийг 1993 онд тухайн үеийн хууль зүйн яамнаас бол тайлбарлсан байдаг. Үндсэн хуулийн нэр томьёоны дагалга гэдээ баримтчих гаргаад. За энэ тайлбар дээр юу гэж дурдсан байдаг вэ гэхээр энэ бидний үндсэн хуульдаа дурдсан хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм гэдэг бол хүнийг хөгжлийн голдоо тавиад тэр хүн хөгжихийн тулд түүний асуудлыг шийдэхдээ бүх эрх чөлөөг нь идэлүүлнэ. Ийхүү идэлүүлэхдээ өргөн арчилсан байгууламж бүхий тогтолцоотой нийгэм бол хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм юм шүү гэж хэлсэн байна. Тэгэхээр урд нь хүнээ анхаарч үздэггүй эсвэл хүнийг ямар нэгэн багаж хэрэгсэл зорилгод хүрэх арга гэж хардаг байснаа бол өөрчилж хүн нэг бүрийг бид нэр хөгжлийн үр шимийг хүртэх гэж тодорхойлснороо хүмүүнлэг гэдэг санааг илэрхийлжээ гэж тайлбарлаж болж байгаа. Нэг. Хоёрдугаар яригдж байгаа зүйл нь яг энэ иргэний арчилсан нийгэм гэдгийн цаана яригдаад байгаа тэр иргэний арчилсан гэдэг нюанс юу юм бэ гэхээр өргөн арчилсан байгууламж гэдгийг харах хэрэгтэй болчихж байна гэсэн. Тэгэхээр өргөн арчилсан байгууламж гэдэг бол хүмүүс амьдарч байгаа энэ нийгэмд маш олон хүн байгаа. Маш олон харилцааны адилгүй нийгмийн бүлэг байгаа. Тэр бүгдээр оролцох, дуугарах, байр суурь илэрхийлэх, шийдвэр гаргах, үр шимийг хүртэх тэр нөхцөл бүрдсэн төр хүлээн зөвшөөрсөн нийгэм бол өргөн арчлал бүхий байгууламжийг бий болгосон байна гэж харж болж байгаа. Тэгэхээр гурван нюанс байна гэсэн. Өргөн гэдэг дээр нь нийгэмд амьдарч байгаа бүлгүүд маш олон янз юм шүү. Хувь хүнээс ахуулаад маш олон бүлгүүд байна. Олон янзын өнгөтэй тийм. Өргөн гэдэг нь маш олон төрөл байна гэсэн. За арчлал гэдэг нь болохоор тэр хүмүүс бүгдээрээ нийлээд эсвэл дангаараа дуугараад байр суурь илэрхийлээд шийдвэр гаргуулад түүнийхээ үр шимийг хүртэж амьдралаа тулгамдж байгаа асуудлаа шийдээд хөгжнө гэсэн санаа явж байгаа. За байгууламж гэдэг нь юу юм бэ гэхээр төр хүлэмж зөвшөөрнө гэсэн үг. Тэгэхээр төр юу хүлэмж зөвшөөрөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр төрийн хүлэмж зөвшөөрж байгаа юм юу гэхээр өмнө хэлсэнчлэн хүний эрх чөлөөг нь эдлүүлэх гэдэг зүйлийг төр хүлэмж зөвшөөрсөн гэсэн үг. Тэгэхээр үндсэн хууль болон бусад хуулиар тухайн хүний эдлэх ёстой бүх эрхүүдийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн. Энийг манай 92 оны үндсэн хууль дээр заахтаа төр нь иргэнийхээ өмнө хүний эрх чөлөөгөө бүрэн дүрэн эдлэхүйц нийгэм эдийн засаг улс төр соёлын болон бусад баталгааг нь бүрдүүлнэ гэж заасан байдаг тийм. Хууль зүйн эдийн засгийн болон бусад баталгаа гэж томьёолсон байдаг. Тэгэхээр энэний цааны яригдж байна гэхээр тухайн хүн хөдөлмөр эрхлэмээр бол хөдөлмөрлөх нөхцөлийн ажил мэргэжил эзэмшмээр бол ажлын мэргэжлийн дуу хоолойгоо илэрхийлмээр бол тийм. Дуграх одоо бидний хил заншснаар бол илэрхийлэх гэж тайлбарлаж байгаа жишээд. За энэ бол үндсэндээ иргэний нийгмийн тулгуур юм байна гэдгийг бид нар тэр 93 оны тайлбараас харж болж байна. За иргэний нийгмийн тайлбар нь. За тэгвэл иргэний орон зай гэж яг юуг ойлгох юм бэ гэдэг асуулт гарч байна. Орон зай нь одоо иргэний орон зай тийм. Иргэний орон зай гэж яг юу юм? Энэ цэгээс энэ цэгийн хооронд хэдэн километр байх гэж хүмүүс харах гэдэг. За иргэний орон зайг илэрхийлдэг хэмжигдэхүүн бол үндсэндээ дөрвөн зүйлээр л хэмжигдэж байгаа. За иргэний орон зай гэдгийг яаж харах ёстой юм бэ гэхээр нэгдүгээрт тухайн хүн ямар үзэл бодол,
ямар ихтгэл үнэмшил, ямар шашин байр суурьтай байхыг нь хүлэмжшүүлэх тухай ойлголт. Тухайн хүн дотроо өөрөө агуулна гэсэн үг тийм. Бодоод эргцүүлээд за би энийг бол ингээд энэ тэргүүнд чухалчилж үзнэ. Энийг бол би зөв гэж харж байна гэж тэр хүн дотроо итгэхийг нь зөвшөөрнө гэсэн. Дараа нь түүнийг илэрхийлэх. Бид нар бол үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөгөөд яриа сурцсан. Энэ маань цаана бол үндсэндээ өөрийгөө илэрхийлэх. Тийм. Өөрийгөө илэрхийлэх хэрэгчлөө гэсэн үг тийм. Энэ хоёрдугаарт гэсэн. За гуравдугаарт яригдж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр за энэ хүмүүс тэгвэл дангаараа болон бусдтай хамтраад эвлэлд нэгдэх хэрэгчлөөтэй байх ёстой. За эвлэлд нэгдэх хэрэгчлөө маань өөрөө бодит үйл хэрэг болохын тулд хүн мэдээлэл хайх, хүлээн авах, хадгалах, түгэх эрхтэй юм а гэдэг нэг ийм дөрвөн л ойлголт. За энэ дөрөв бодиттой үйл хэрэг болж хэрэгжиж гинүү гэдгээр иргэний орон зай хумигдж гинүү, өргөн дийлгэр байна уу? Иргэний орон зай тий багассан гэж үзэх үү? Иргэний орон зай баг гэж харах уу? Их байна гэж үзэх үү гэдгийг л хэмждэг гэсэн. Энэ дөрөв. За энэ дөрвийг тэгвэл яаж бид нар бодит амьдрал дээр болох вэ? Өнөөдрийн нийгэм, ирээдүйн нийгэм, эсвэл бусад улс оронд байгаа нийгмийг харахын тулд иргэний орон зай өргөн дийлгэр гэж томьёолох уу? Иргэний орон зай нь явцсан хумигдсан гэж харах уу гэдгийг харахын тулд саяны дөрвийгөө шалгаруулах ч гэсэн. За олон улсын төрийн бас байгууллагуудын нэгдэл бүхий Civicus гэдэг олон улсын сүлжээ байгууллага байдаг. За тэр байгууллагын зүгээс бол иргэний нийгмийг бид нар дөрвөн зүйлээр харж болох юм байна гэж тодорхойлсон. Дэлхийн аль ч улсад байгаа нөхцөл байдлыг энэ дөрвөөр хараад өөрсдөө мэдээлэл цуглуулад үнэлээ явуулдаг тийм байгууллага. За энэ байгууллагын зүгээс нэгдүгээрч юу яригдж байна вэ гэхээр өөрийгөө илэрхийлэх, эвлэлд нэгдэх эрх чөлөөг эдүүлж чадж байна уу? Эхний асуулт. За хоёрдугаарт нь болохоор яг утга учиртай оролцоог иргэндээ бүрдүүлж бий болгож иргэд нь оролцдог. Гуравдугаарт төр хүлэн зөвшөөрсөн гэдээ би түрүү ярианд дурдсан да. Тэрнийх нь гол нюанс нь юу гэхээр нөгөө энэ хамгийн ихэнд яригдсан эрхүүдийг чинь баталгаатай хэвлүүлэхийн тулд хууль дэдлэх ёс бодиттой хэрэгжиж байна. Дөрөвдүгээрт нь энэ бүх үйл явц маань өөрөө мэдээлэл дээр тулгуурлаж байгаа учраас мэдээлэл дээр үндэслээд талууд харилцсан нэг нэгнтэйгээ харилцаж нийгмийн асуудлыг шийдэх ёстой учраас иг хариуцлага гэж ярьдаг. Иг хариуцлага гэдгийн цаана бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр иргэдэн дуурахад төрөн сонор байдаг. Төрийн ямар нэгэн үйлчилгээ юм уу эрх хэрэгчлөөг нь илүүлэх ёстой тэр чиг үүрэг хэрэгжихгүй байх юм бол иргэдэн шаарддаг. Тэр тухай бүрт нь асуудлыг олж хараад түмэннүүдээрээ толдоод тэгээ асуудлыг шийдэж чадаад тухайн иргэний тулгымцсан асуудлыг шийдэж байгаа, эдэлж чадахгүй байгаа эрх хэрэгчлөөг нь эдлүүлж байгаа, эсвэл ямар нэгэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж авах юм бол их хариуцлага гэж харж болох юм байна гэсэн ийм нюанс байна. За одоо та дэлхийн аль ч улсад очисон энэ дөрвөн шалгуурыг барьж агаад тухайн улс орны нийгмийг дурандаж болно гэсэн үг тийм. За иргэд нь чөлөөтэй өөрийгөө илэрхийлж эвлэлд нэгдэж чадчихвэл сайн юм байна. За иргэд нь утга учиртай буюу юунд оролцож байгаагаа мэдээд ямар шийдвэрийн төлөө хоолгоо дууга нэгтгэж байгаагаа ойлгоод түүнийхээ мөрөөр гарсан шийдвэрийг хэрэгжүүлээч гэж шаардаад амьдралд нь эерэг үр нөлөө үзүүлж авах юм бол утга учиртай оролцоо гэж оролцоо гэж үзнэ. За тэгээд энэ бүх үйл явц маань болохоор аль нь иргэнэнч хүлээх үүргээ биелүүлцдэг, хариуцлагатай байдаг. Иргэдийн өмнө үүрэг хүлээсэн этгээдүүд ч үүрэг хариуцлага чанд мөрдөөд хим хэмжээгээ дагаад нэг мөр хөдөлбөргүй хуулиа хэрэгжүүлж ажиллаж амьдрч чадчих юм бол хууль дэдлэх ёс хэрэгжиж байна гэж харж байна. За тэгээ үүнийхээ үр дүнд хүмүүний амьдрал сайжраад тухайн улс оронд байгаа асуудал шийдэгдээд төр иргэн хоёр нэг нэгэндээ итгэх биш, нэг нэгнийгээ дэмжиж хамтраад тэр нийгмийнхаа ахиц дэвшлийг бий болгож явах юм бол их хариуцлага гэж харна гэсэн санаа бол байна. За ерөнхийдөө маш сонирхолтой онлайн тодорхойлолтуудыг бол тайлбарлалаа гэж ойлгож байна. Ахаад энэ иргэний нийгмийн орон зай үзүүлэлтийг ер нь үнэлдэг индекс байд юм уу? Монгол улс маань дэлхийдээ одоо харьцуулахад ямар түвшинд явж байна? За янз бүрийн индексүүд бол байгаа. Жишээлх юм бол одоо сая би мэдээлэл хайх, хүлээн авах, хадгалах, түгээх гэдэг хэллээ шүү дээ. Тэрнтэй ч ингээ холбоотой гэх юм бол хэвлэлийн эрх чөлөө ямар байна вэ? За хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь ягаад онцлог юм гэхээр би одоо ингээд ажил амьдралаа залгуулахын тулд ажил хийж байгаа учраас өөрөө мэдээлэл хайж явж чадахгүй бол миний өмнөөс хэн нэгэн хүн мэрэгжлийн хүн мэдээлэл хайгаад бэлдээд надад хуваалцж болно шүү дээ. Бид нар тэрийг хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг. Сэтгүүлч, сурвалжлагч хэвлэл мэдээллийн ажилт ингээ хэлчихэж байгаа. Тэгэхээр энэ миний эрхийг эдлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэг
салбарын төлөөлөл бол иргэний нийгэм дотор багтдаг нэг салбарын төлөөлөл бол хэвлэл мэдээлэл байна. За хэвлэл мэдээллийн салбар маань өөрөө хэр ажиллаж байна вэ? Ямар нэгэн хяналт, цензур, дарамт шахалтанд байна уугүй гэдгийг нь харж байгаа. Түүгээр нь ингээд индекс болгож шалгадаг хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэсэн индекс байх жишээ. За Freedom House гэдэг олон улсын төрийн бас байгууллагаас яг энэ иргэний эрх чөлөөг нь хэрхэн эдлүүлж байна вэ гэдгээр нь бидний тэр яриад байгаа өөрийгөө илэрхийлэх, үзэл бодол, итгэл үнэмшил, шашин, байр сууриа одоо юу гэдгийг илэрхийлэх боломжийг нь хэр олгосон юм байна? Эвлэлт нэгт эрхийг нь хэр олгосон юм байна? Жагсаалт цуглаан хийх, 50 замаар жагсаах, цуглах эрхийг нь хэр эдлүүлж байна? Иргэд чөлөөтэй хэвлэл нийтлэх эрх чөлөө байна уу? Гэт тэр бүх шалгууруудыг нь одцсон индекс бас байна. За үүний зэрэгцээгээр яг энэ хууль дээдлэх ёс нь бодиттой хэрэгжиж байгаа мó тий? Төрийн байгууллагууд нь хуулиад дээдлж ажиллаж чадж байгаа мó? Үнэхээр иргэд нь тухайн байгууллага хууль дээдлж ажилласан шударга гэж үзэж байгаа мó гэдгийг нь хардаг одоо хууль дээдлэх ёсны индекс гэдэг юм байна. Тэгэхээр яг ингээд энэ индексүүдийг харуулбал яг бусад улс орнуудын үзүүлэлтүүдийг харьцуулах боломжтой. Манай Монгол улс хаана байна вэ? Ямар түвшинд байна вэ гэдгийг бол Хүний эрхийн үндэсний комисс бол өөрийн жил бүр улсын хурлд өргөн барьдаг илтгэлдээ бол нэг бүлэг болгож оруулж ирсэн. Тэгэхээр яг энэ 19 оны нөхцөл байдал ямар байсан бэ гэдээ 20 онд илтгэсэн тайлан 19 онд өргөн барьсан илтгэл дээр нь бол ямар агуулгууд вэ гэхээр яг сүүлийн бүлэг дээр нь за бид нар тогтвортой хөгжлийн үед хаана явж байгаа юм. За тэр хууль дээдлэх ёсны индексээр Freedom House те хувийн хүний эрх чөлөөг хэрхэн эдлүүлж байгаа юм гэдгээрээ ч гэдэм үү. Ингээд харсан үзүүлэлтүүд байна. За бүгднгийн нэр тоож дуртахаасаа илүүтэйгээр манай Монгол улс бол дундаж үзүүлэлттэй байна. За зөөрлөө 100 он авахаас 60 оноотой бид нар дараа үедээ илүү сайн сайхан нийгмийг үлдээхийн тулд хийх зүйл өнөөдөр амьдарч байгаа үеийнхэнд бол их байна гэдэг дүгнэлтийг явцсан байдлаар бол хийж болно гэсэн. Тэгэхээр бид нарт бол ингээд бусад улс оронтой харьцуулахад ингээд ахиу дэвшил бол байна, тийм ээ. Одоо муу үзүүлэлт гэсэн үг шүү дээ. 100 оноос чинь 60 гэдэг бол хангалттай. Гэхдээ хангалттай гэдэг маань хүн бүрийн амьдралд сайн үр өгөөж өгнө гэдэг ойлголтыг шууд илэрхийлэхгүй. Тэгэхээр одоо бид нар тэр алдаад байгаа 40 оноогоо нөхөхийн тулд их сайн зүйлийг хийх юм байна. Ядаж дараа үе маань нэг эрх хүрсэн ч байдаг юм уу те. Тийм төвшөнд ажиллаж амьдрах юм бол илүү үр өгөөжтэй сайн нөлөө байх юм байна гэдгийг хэмжиж болно гэсэн. Тэгэхээр иргэний орон зайг дөрвөн зүйлээс харахаас гадна тэр дөрвөн зүйлд нэг бүрчлэн яг бодит амьдрал дээр яаж бууж байгаа юм бэ гэдгийг нь манай Монгол улсын нээлттэй мэдээлэл дээр тулгуурлаад бусад улс орнуудын байгаа нөхцөл байдалтай харьцуулах боломж бол олон индексээр харж болно. Зөв. За залуус бол нэлээд сонирхож байгаа бах гэж бодож байна. Хүн эрхий тий. Тэгээ ийм подкаст яагаад хийж байгаа? Яагаад иргэний нийгмийн орон зай гэдэг. Магадгүй энэ Сүхбаатарын талбай дээр нэг иргэн хэсэг бүлэг иргэн одоо илэрхийлээд дуу хоолой өргөх асуудал бол иргэний нийгмийн орон зай гэдэгтэй багтаж байна уу? Ямар холбоостой юм бол багтна. Багтж гэнэ гэдэг асуултанд бол багтна гэж хариулна. Тэр хүн ганцаараа суулт хийсэн бай. Тэр хүн пайз барай зогссон бай. Эсвэл тэр хүн олуулаа нэгдээд эсвэл сая цар тахлын үед одоо халдвар хамгаалалт дэглэн бариад 2.5 м те зайтай ингээд игний зогссон гэдгээс үл хамааран энэ бүгд бол нөгөө өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний илэрлэл гэсэн үг. За тэгэхээр арай өөрөөр тайлбарлах юм бол иргэний нийгэм гэж юу вэ гэдэг асуулт бол үндсэндээ иргэний өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний бодит илэрлэл гэж дүгнэж байна. Хэрвээ өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний бодит илэрлэл байхгүй бол тэнд иргэний нийгэм гэж ярих нь учир дутагдaltaй болно гэсэн. Яагаад вэ гэхээр иргэн бүр өөрийн гэсэн санаа бодлого тэр нь сайн ч байж болно, муу ч байж болно, тийм нийгмийн зүгээс түүнийг нь зүй ёсны гэж хүлэмжшөрдөгч байж болно, эсвэл хууль бус гэж үзэхээр байж болно. Гэхдээ тэр хүн яг өөрийн бодлыг, өөрийн тулгамдсан асуудлыг бусдтай хуваалцах, бусдын өмнө илэрхийлэх тэр нөхцөл бүрдсэн байна гэдэг бол маш чухал байна. Тэрнээс нь муугаа олж харна, засаж сайжруулах зүйлээ анхаарна, сайн зүйлийгээ ахиц дэвшил байдлаар баттгаж бэхжүүлэх юм байна гэдгийг талууд харж хүлэмжшөрж урагшилдаг гэсэн. Тэгэхээр ганц хүн байна уу, олон хүн байна уу, пай зогсоод барай зогсож гин үү те эсвэл бүр ингээд олуула нэгдсэн байна уу гэдгээс үл хамааран энэ бүх хүмүүс бол эвлэлд нэгдэх өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний илэрлэл бол гэж хэлж болно. Одоо иргэний нийгмийн асуудал дээр саяхан улсын хурал дээр өнгөрсөн 7 хоногт
хуулийн төсөл орлоо. Холбоосон гэн тэ. За ашигын бус гээд ерөнхийдөө томилсон ч болно. Эдгээр мэрэгжлийн холбоотын ч юм уу юм янз бүрийн томилоор явж байгаад улсын хурд өргөмөрсөн асуудал байгаа. Тэгээ завсарлага авсан. Хамгийн бүлгийн хувьд. Энэ дээр бол анхаарал татах нэг юм онцлог зохицуулт буюу заалтууд байгаа. Тухайлбал одоо холбоотыг ерөнхий сайд батламжлна. Нэг зөвлөлттэй байна. За энгийнээр тайлбарлах юм бол мэрэгжлийн холбоод дээр нэг л холбоо төлөөлөл. Тэрнээс газартайгаа харилцсан. Одоо нөгөө олон уяач бүхчүүдийн холбоо, мэдээллийн байгууллага янз бүрийн холбоотой. Энэ юу н байж болох хэлбэр мөн үү? Хуулийн төслийн бичлэлтэй байж болох уу? Хэдийгээр батлагдаагүй байгаа ч гэсэн. Яг нь өнөөдөр манай улсын нийгэмд ямар нөхцөл байдал үүсэж байна вэ гэхээр одоо юу гэдгийг нэг ийм спортын холбоо 3-5 задарсан ч байдаг юм уу? Эсвэл гадагшаа тэмцээнд явах болтол аль холбооныхоо тамирчныг явуулахаа мэддэггүй. Тэр тамирчны чансааг дотоодод хэн тогтоох нь ойлгомжгүй. Тиймээс дотоодод тогсоосон чансааг нь олон улсад хүлэмжшүүрэхэд тухайн спортын холбоог хүлэмжшүүрэх хүч байт юм уу дүр зураг байх жишээтэй. Эсвэл тухайн холбоонд ажиллаж байгаа хүмүүс нь улс төрийн эсвэл төрийн алба хашиж байсан тийм хүмүүс байдаг. За тэгэхээр энэ маань өөрөө яг нөгөө ардчилсан нийгмийнхаа яг тухайн нийтлэг ашиг сонирхлоороо бүлэг болоод ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүсийг төлөөлж чадах хүн үү гэдгийг харах хэрэгтэй болчихж байна гэсэн. За одоо зүйрлээ л да. Түрүүн би олон өнгөтэйг хэлсэн тийм. За тэгвэл нийгэмд байгаа олон өнгийг бид нар яаж харж болох вэ гэхээр за ингээд хэрэгсэн хатгамал ойдог хүмүүс нийлээд хөөе та нар хэрэгсэн хатгамал яаж ойж гинэ нэг илүү сайн хэрэгсэн хатгамал хийх гэсэн юм а. Бүгдээр нэг нэгнээсээ суралцъя гэд хоорондоо нэгдээд бүлэг болж болно. Энэ улсын бүртгэлд бүртгэгдээгүй ямар нэгэн хуулийн этгээдийн гэрчилгээгүй төрийн бус байгууллагт хамааралгүй сайн дураараа нэгдсэн бүлэг. Тэгээ одоо үедээ тохирсон цагтаа болцсон газараа уулзаад хатгамлаа яаж хийх вэ тухайгаа яриад нэг нэгнтэйгээ зааж зөвлөд тардаг. За өөр нэг жишээний бол хүүхдтэй болсон эхчүүд цахим орчинд гэрээсээ гарч чадахгүй ч гэсэндээ мэдээлэл солилцох боломжийг ашиглаад нэг Facebook дээр групп үүсгээд хүүхдийн асуудлыг ярьдаг, эхийнхээ хувьд тулгамдж байгаа асуудлыг ярьдаг, сүүлдээ бүр ингэ жирэмснийхээ асуудлыг ярьдаг групп нэчлээ гэж байна. Бүгдэнд нийтлэг ашиг сонирхол юу байгаа юм гэхээр яг эхийн яран те сайн сайхны төлөө бүгд ингэ мэдээлэл солилцох сонирхолтойгоор нэгдсэн. За тэрэнд нь тэгээ бүр зарим хайны ижил хүртэл ороод юм сонсчихъя орцсон ийм бүлэг бай гэж байна. Нэг. За өөр нэг бүлэг нь болохоор хоол хийх тухай. Тэгтээ ингээ Facebook дээр хойж байгаа хоолоо харуулдаг. Тэгснэ бас нэгнийхээ галтгоонд цуглаж хоол хийх туршлага хуваалцдаг. За тэгээ бүр цаашлах юм бол мэрэгжлийн холбоод байж бол тээ. Ингээд заавал энэ мэрэгжлийг эзэмснийхээ хуваар л ийш орно шүү. Яагаад гэвэл танд ёс зүйн болон өндөр мэрэгжил энд шаардлагатай учраас нийтийн ашиг сонирхлын төлөө бид нар ёс зүйн хувьд алдаа гаргахгүй тул та мэрэгжлээрээ энд байна. За одоо хуульчдын холбооч гэх юм уу. За тэгээд нарийн мэрэгжил ингээд гэх юм бол одоо эмч нарч байдаг юм. Нэг бол одоо нийгмийн ажилтнууд хоорондоо холбоо байгуулад ажиллаж байгаа ч гэдэг. Ийм холбоосууд байж болно гэсэн үг. За тэгвэл ийм холбоосууд байх ёстой байтал ийм нийтлэг ашиг сонирхлоор тий өөрсдийн нийтлэг ашиг сонирхлоор нэгдсэн хүмүүс байх ёстой байтал энэ дээр гаднаас явцсан ашиг сонирхолтой хүн орж ирвэл яах вэ? Яг тэр хүмүүсийн нийтлэг ашиг сонирхлыг төлөөлж дуурч чадахгүй бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Эсвэл тэр хүмүүсийг төлөөлж байгаа юм шиг өөрийнхөө санаа бодлыг, өөрийнхөө байр суурийг, өөрийнхөө итгэл үнэмшлийг хуваалцаад байвал хэр зохистой вэ? За энэ талаас аваад үзэх юм бол зохицуулт шаардлагатай байгаа нь бол үнэн. Зохицуулт шаардлагатай байгаа нь үнэн. Тэгтээ одоо миний хэлэх гэж байгаа асуулт юу юм бэ гэхээр одоо байгаа хуулийн зохицуултан дээр ийм 97 оны төрийн бас байгууллагын тухай хууль дээр байсан одоо юу гэдэг нь ямарваа нэгэн улс төрийн албан тушаалтан төрийн албан хаагч төрийн бас байгууллагын удирдах зөвлөл гүйцэтгэх шийдвэр гаргах төвшөнд ажиллаж болохгүй гэдэг заалтыг авч хайснаас ийм дүр зураг гарч ирсэн байна. Тэгэхээр зүйн нь бол одоо байгаа энэ үүсэж байгаа нөхцөл байдлаа арилгахын тулд угтаа тэр 97 оныхоо байхгүй байгаа заалтыг бид нар сэргээх гэдэг юм уу? Эсвэл тусгуул илүү оновчтой. Нэгдүгээрт шийдэл талаас. Нэг ийм иргэний зөвлөл байгуулад тэр иргэний зөвлөл нь 9 хүрээнд л хүмүүсийг олж аваад тэр хүмүүс нь за бид нар иргэний нийгмийг төлөөлнө гэд засгийн газраас хүлээн зөвшөөрүүлээд ажиллана гэдэг бол яг нөгөө олон өнгийн төлөөллийг чинь төлөөлж чадах уу гэдэг дээрээ бол асуулт гарч ирнэ. Явцсан болчихж байна гэсэн.
За үүнээс цаашаага ямар зохистой хэлбэр байж болох юм бэ? Засгийн газраас цаашаага ямар зохистой хэлбэр байж болох вэ гэдэг дээр харуул 30 жилийн үйл явцаа туулаад үзэхэд бол сайн муу олон л төрлийн бас байгууллагууд байгаа бох. Тэ ажиллаа хийгээ зориод амжилттай явж байгаа ч байна. Санхүү, хүний нөөц, техникийн мэрэгшил тутамгаасаа болоод үйл ажиллагаагаа зогсоосон, тайлан тооцоогоо тайлгандгүй тийм байгууллагч байхыг үүсв. За үүнийг харин яаж зохицуулж болох вэ гэхээр зөвхөн ийм тусгаас нэг хуулиар биш. Монгол улсын гаднаас дансаар ямар мөнгө орж ирж ийнэ гэдэг хяндаг хууль байгаа. Түүнд нь хяналт тавьдаг байгууллагууд бол байгаа. За тэр байгууллагуудынхаа тэдний хэмжээний мөнгө орж ирсэн байна. Та хаанаас хинээс ямар санхүүжилт авчваа? Наад мөнгөний чи их усөр нь юу юм бэ гэж шалгаад ажилладаг энэ төрийн институт ажиллаж байгаа. За дараа нь болохоор яг энэ бол манай ингээд үндэсний эвд нэгдэл одоо үнэт зүйл рүү халдаад байгаамаа гэд зарим төрлийн бас байгууллагыг хэлэх хүмүүс байна. Гэтэл бид нар бол өнгөрсөнд бол уламжлалаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бол үйл үр эдэлж байгаа заяагүй амьтад гэж хардаг байсан. Гэтэл өнөөдөр бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үйл үр эдэлж байгаа амьтан гэж хэлж болохгүй. Өнөөдөр бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг заяагүй амьтан гэж дуурахт нь, байр суурь илэрхийлэхэд нь, эвлэлт нэгдэхэд нь хоригдж болохгүй. Тэгэхээр нийгэмд байгаачлан эртээр үеэс бид нар ялгуурлан гадуурхаж ирсэн ч гэсэндээ өнөөдөр 92 оны үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн тэр нийгмийн бүлгүүдийг бид нар дуурах, оролцох, байр суурь илэрхийлэх, шийдвэр гаргахад нөлөөлөх тэр боломжуудыг нь хангах ёстой. Энэ манай 92 оны үндсэн хуулийн гол үзэл баримтлал. За тийм байтал одоо саяных дээр бол та нар уламжлалтай нийцэхгүй амьдсан. Та нарын төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа чинь дэмжихгүй гэж мэтгэх бол өөрөө учир дутагдaltaй болчихж байна гэсэн. За дараа нь ярингуут. За үндэсний аюулгүй байдал нөлөөлөх гээд байна. За үндэсний аюулгүй байдал нөлөөлөх гээд байна гээл. Гэтэл одоо сая нэг дархан бэр гэж жишээ гарч ирлээ шүү дээ. Дархан бэр цэцэн сум дээр өмнө өөр нэр бүхий аймаг сум дүүрэг дээр ч гэсэндээ ийм зохицуулттай газрууд бий. За эндээс бид юу харах вэ гэхээр эмэгтэй хүн бол ингээд 3 эрэгтэй хүүхэд төрүүлвэл чухал юм байна. За 3 эрэгтэй хүүхэд төрүүлсэн бол таныг бид нэр ингээ хүндэтгэх гээд байна гэсэн нэг шийдвэр байгаа тийм ээ. А гэтэл ийм хүмүүс байвал бид нар яах вэ? Төрлөхөөсөө одоо өргөө болцсон. Эсвэл хэн нэгэнтэй гэр бүл болохыг хүсдэг үү? Эсвэл хүүхэд төрүүлэхээс айдаг. Хүүхэд төрүүлэхлээр тэр ачаа хариуцлагыг үүрч чадахгүй учраас ганц бие гойноороо байхыг хүлэмж илүүд үздэг. Тийм эмгтээчүүд бая гэж бод. Тэгэнгүүтээ одоо юу гэх юм? Хоёулаа зүүрлээ л да жишээ л да. Гойн эмгтээчүүдийн холбоо байгуулъя л да. Тэгэнгүүт нөгөө чи хүн амаа өсгөх бодлогыг эсэргүүцээд үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтөөр эмгтээчүүд хүүхэд төрүүлэх үүргийг эсэргүүцэж дүрмээ бичсэн байна. Чи Монголын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гээд байна. Чамайг бүртгэхгүй гэж хэлэх нь өөрөө хэр зүү зохистой бай тээ. Тэгэхээр манай 92 оны үндсэн хуулийн оршил хэсгээр Монголын ард түмэн бид хүний эрх хэрэгчлөө тээ үндэсний эв нэгдлийг хүндэтгэж хүмүүнлэг иргэний арчс нийгмийг цогцлооно гэж бичсэн байна. Тэгэхээр нөгөө хүсэж байгаа тэр нийгмээ үе үеэрээ цогцлон бүтээхийн тулд энэ тэргуунд анхаарах зүйл маань хүний эрх эрхчлөөг хүндэтгэх юм байна гэдгийг эндээс харж болж байгаа. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол төрийн алба хүний эрхийг эрхчлөөг хүндтгэн, эрхтгш байдлыг хангана, хууль дээдэлж ажиллана, шудраг ёсыг хангана гэдэг үйл ажиллагааных нь энэ тэргуунд баримтлах зарчим болгоод манай үндсэн хууль дээр заасан байна. Тэгэхээр ингээд аваад үзэх юм бол ингээд тэр яг хүний эрх хэрэгчлөөг идэвхжүүлэхийн тулд өөрсдийн энэ явцсан баш сонирхлыг илэрхийлж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь бол эсвэл явцсан баш сонирхлоо хүний эрх хэрэгчлөө гэж тайлбарлах нь бол жоо учир дутагдaltaй байна. Миний энэ тэргуунд асуусан таны асуултанд хариулах гэж байгаа үндсэг бол юу юм гэхээр төр хяналтаа тавих нь зохистой байна уу? Эсвэл тэр хяналтаа анхаарах ёстой тэр зүйл дээрээ л анхаарад одоо гаднаас мөнгө орж ирээд байна. Энэ терроризмыг санхүүжүүлэх гэдэг яаж болдгоо. Мөнгө угаах гэдэг нэг үл тэрийг тэр хуулийн хяналтынхаа байгууллагыг сайжруулах. Одоо манад мөнгөний урсгал орж ирлээ гэхэд бол банкн дээр хяналт тавьж гин, тагнуулын ерхий газар ажиллаж гин, тийм ээ? Гайл дээр байна. Маш олон газар хяналт тавьж хахад энийг заавал засгийн газар нэг зөвлөл байгуулна гэдэг нь өөрөө хэр оновчтой вэ? Тэр зөвлөл нь бүр энэ байгууллагуудын эрх хэмжээг авах юм уу? Аваад ажиллаж чадах уу гэдэг маань өөрөө эргэж харах асуудал гэсэн. Тэгэхээр энэ дээр бол илүү оновчтойгоор харах юм бол илүү бид нар ардчилсан нийгмийг зохицлон бүтээж байгаа
маш олон дуурч чадахгүй байгаа хүмүүсийн төлөөллийг дуургана гэж харж байгаа юм бол энэ олон хүнгийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ гэсэн. Олон хүнгийг хүлээн зөвшөөрнө гэдэг маань бол иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөх гэхээс илүүтэйгээр иргэний нийгэм хөгжихийн тулд төрөөс ямар бодлого баримтлах ёстой вэ гэдгийг энэ тэргуунд хилцэх нь чухал. Тэгэхээр одоо энэ холбоо сангийн тухай хууль гэдгээсээ ярихаас өмнө бид нар ер нь нийгэмээ иргэний орон зайгаа яаж тэлэх вэ? Ийхүү тэлхийн тулд төр удаан хугацаанд ямар бодлого барих вэ? Төрийн зүгээс баримтлах тэр иргэний орон зайг тэлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх бодлого нь ийм байвал зохино гэд бүх талын төлөөллийг хангаад дуу хоолойг нь сонсоод хугацаа орхон үл хамааран 1 жил бол 1 жил ярилцаад тэгээд хоорондоо асуудлаа нөгөө хилцээд үүнийг ингэж шийдье гэж тохироод хийх юм бол холбоо сангийн тухай хуулийг явцсан байна. Холбоо сангийн тухай хуулийг оновчгүй байна гэдэг шүүмжлэл баг гарах байх гэж харж байна. Зарчмын олон асуудлууд байна тий. Гой нэрээр бол ямар ч хууль баталж болно. Одоо жишээлбэл 20,000 төгрөмс байгуулгыг багасгая. Нэг иргэн хувьдаа 100 200 төгрөмс байгуулгатай байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ учир утгагүй спорт холбоодын тэмцлийг таслан сосоо. Ийм нэрийдлэр ард иргэдэд ойлгуулад магадгүй хумах ийм эрсдлийг бол учруулж боломгүй байгаа. Тэгэхээр цаа дууг углуургаараа бол нэлээл харах ёстой олон асуудлууд байна. Ахаад түрүүн комисс төр тархан мэрийн асуудал төр зөвлөмж өгөх шаардлага. Тий, шаардлага хүргүүлсэн байна гэж ойлгосон. За нэг ийм жишээ бас байгаа. Энэ дээр иргэн өөрсдөө дуугарч уламжлах хэрэгтэй байт юм уу? Комисс яг хуулиараа хэдий бүр ихээр ял шалгалт хийж болох асуудал бас байгаа. Одоо аймаг өдөр шинэ ингэж байгаа. Автомашины хөдөлгөөнийг маргааш хорж болно. Магадгүй. Жишээлбэл одоо мотоциклийн хөдөлгөөнийг бол хорчиж байгаа. 11 сараас 5 сар, 4 сарын 15 гэдэг чинь мэд тайвар дээр. Энэ ер нь тухайн эрхийг хэрэгжүүлж байгаа тухайн нутаг дэвсгэр дээр шийдвэр гаргаж байгаа засаг дарга яагаар юм шийдвэр гаргах вэ? Энэ дээр та одоо хүний эрхийн активист шинжээч юу? Тийм жишг юм шиг тогтохгүй. Энэ нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна л да. Хаана ямар шийдвэр гарсан яг иймэрхүү шийдвэрүүдийг л ярьж байгаа. За мотоциклыг бол үлийн үйлрэл хаврын үйлрэл бүтэн. За мотоциклд дүүж болох одоо зүйл бол манай монголчуудын дунд нийтлэхээр бол морь байгаа тийм. За морь. Та хүүтний үйлрэлд юу нэг морин дийл дээр ингээд цулбуураа удаан хатгаад тавихад ямар хэцүү байдг вэ гэдгийг мэднэ тийм. Морь хэр хурдтай тавихдаг вэ гэдэг. За тэгвэл мориноос 2 дахин хурдтай тавихдаг бай гэж бодъё л да мотоциклоо. Тэр хурдтай тавих боломжтой. За тэгвэл тэр хүүтний үйлрэл тэр мотоциклоор тэгээд тавихад гар бэрх, осгох. За осгосноос өвдөд аваар ослоо эндэх тохиолдол байх юм бол тэгээд нөгөө хамгаалтын хувцас дарах, осгох, бэрхээсээ сэргийлсэн тэр зүйлээ хийгээд явж чадахгүй байх юм бол хүмүүний амь нас эрүүл мэндэд халтай. Учираас тодорхой хугацаанд нөхцөл байдлаа судлаад шийдвэр гаргахыг үгүйсэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний эрхийг хязгаарлахад бол энэ тэргүүнд тавьдаг хэдэн шаардлага байна. Тэгэхээр хүний эрхийг хязгаарлахад саяны тэр замын хөдөлгөөнийг хорих байна уу, мотоцикл унахыг хорих, зогсоох байна уу? Эсвэл одоо юу гэдгийг за ингээд улс орондоо зорчихч байдаг юм уу? Эх орондоо эргэж ирэхийг нь хязгаарлахдаа нэг зарчмын хэд хэдэн асуудлуудыг л харах хэрэгтэй. Хязгаарлалт нь өөрөө заавал хуульд үндэслэнэ. Хэн нэгэн этгээдийн хуульд үндэслээгүй аман шийдвэр тогтоож захирамж бол байж болохгүй. Заавал хуульд үндэслэнэ. Хуульд үндэслэнэ гэдэг нь төр энэ хүний эрхийг баталгаажуулахдаа энэ хуулиар зохицуулна. Шаардлагатай тохиолдолд энэ хуулийг ашиглаж шийдвэр гаргаж болно гэдгийг зөвшөөрсөн байх хэрэгтэй гэсэн. За, хуульд үндэслсэн байх хэрэгтэй. Хуульд үндэслсэн байхдаа шийдвэр нь зорилготойгоо уялдах хэрэгтэй. Үнэхээр тэр аймгийн нутаг дэвсгэр дээр хүүтнээс болоод тийм их хүн осолдоод байгаа юм уу? Осол аваарынхаа шалтгаан яг хүүтэн мөн үү? Хүүтэн мөн дундаа яг мотоцикл жолоодж байгаа хүмүүсийн хувьд яг хүүтнээс шалтгаалсан тэр осголт мөн үү? Эсвэл өөр гадны нөлөө байгаа юм? Баяр наадам цэнгүүн гээд согтруулгундаа хэрэглээд байгаа юм уу? Эсвэл зам чанаргүй учраас замын нөхцөл байдлаасаа болоод осол аваарт ороод байгаа юм уу? Нөгөө стандартын мотоцикл те. Стандартын мотоцикл мөн үү те? Нөгөө хүүтэнд одоо юу гэдгийг төмрийн чанар муу, хайлмал, цутгамал, хайлш одоо юу гэдгийг ингээд төрөл бүрийн зүйлсийг ингээд нийлүүлсэн. Тэгээд яг ингээд чанартай биш тийм тээвэр хэрэгсэл байна уугүй юу? Гэт тэр олон зүйлсүүдийн шалгах асуудал яригдаж байна гэсэн үг. Үнэхээр тийм чанаргүй тээвэр хэрэгсэл оруулаад ирсэн бол тийм чанаргүй хүний амь насанд эрүүл
Мэдд нөлөөтэй, сөрөг нөлөөтэй тээврийн хэрэгслийг хэн оруулж ирсэн бэ гэдгийг л харна уу? Дахиж оруулж ирэхгүй байх, тийм чанар хангахгүй тээврийн хэрэгслийг мотоцикл байна уу, машин байна уу гэдгээс үл хамааран хилээр оруулж ирэхгүй байх асуудал яригдах ёстой гэсэн үг. За дараа нь тэр зорилгодоо уялдах ёстой бас гадна энэ нь өөрөө хэмжээ хязгаартай байх ёстой. Хэмжээ хязгаартай байх ёстой гэдэг маань юу юм гэхээр тийм дур зоргын шинжтэй биш. Хэрэгжих боломжтой. Хэрэгжих боломжтой. Орон зай цаг хугацааны хувьд заагтай байх ёстой. За өвлийн үйлрэл дуустал, хүйтний үйлрэлийг дуустал энэ гэдэг нь бол хугацааны зааг тийм. За тэгвэл газар зүүн зааг нь хаана байх гэдэг ч юм уу. За тэгээд дараагийн нэг юм нь бол ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн байх гэж байна. Тэгэхээр бид нар нөгөө яриагаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм хэлсэн шүү дээ. Тэгэхээр ардчилсан нийгэм гэж яг юу юм гэдэг асуулт гарч байна. Ардчилсан нийгмийн хамгийн энгийн тодорхойлолт бол хүний эрх хэрэгчлөлөг бүрэнд эдэлсэн нийгэм л гэсэн үг. Тэгэхээр тэр хүний эрхийг хязгаарж байгаа. Гэхдээ тэр хүний эрхийг хязгаарласан бол тэр хязгаарласан эрхээ эдэлж чадахгүй байхад нь бусад эрхээ эдлэх нөхцөлийг бүрдэнэ гэсэн. За би үнэхээр тэр хүүтэн учраас үнэхээр тэр нутаг хүүтэн учраас мотоцикл машин унж чадахгүй мотор нь зарцаад байна. Гэхдээ би ээж аваагаа ирэх ёстой ч байдаг юм уу? Ажилдаа явах ёстой, сургуульдаа явах ёстой байвал надад тэр хэрэгцээг минь хангах унааг баталгаажуулж бэлдэж өгөх тухай ойлголтыг ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн байна гэж. За тэгээд ингээ багцаар нь аваад үзэх юм бол энэ маань өөрөө шаардлагатай тохиолдолд тэр хязгаарлалтыг шүүхээр хянуулдаг байх тухай ойлголт. Шүүх үнэхээр зөв шийдвэр байна уу үгүй гэдгийг хянаад зөв байна уу үгүй байна гэдэг. За энэ дээр бол хамгийн тод жишээ гэх юм бол захиргааны шүүх орж ирж байгаа. Захиргааны шүүх бол таны асуусан асуултад дүүцэх үүсэх гэвэл одоо хүүтний үйлрэлд хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь бол хүүхдийн амнаас эрүүл мэндэд аюултай засгийн газрын зүгээс хүүхдийн эрхийг зөрчсүүл гаргасан байна гэж шийдэж байгаа жишээ. Төвлөлдөр болсон. Шүүхийн шийдвэр бол улсын дэд шүүхээс гарч ирсэн. Тэгэхээр энэ маань өөрөө юу юм бэ гэхээр талууд маргаж болно тийм. Би зүг гээд үгүй ээ. Тэгээ би ингээд энэ мотоцикл ингээд хугарж унаад байна. Тэгэхээр би чамаага бодоод байна гэдэг. Үгүй ээ мотоциклтай болно ш. Нийтийн тээврээ төгс сайжруулад өгчихөө хоёр тал маргаад шийдэж чадахгүй бол тэрийг шүүхээр шийдвэрлэх боломж манад байдаг гэсэн. Энэ тав байхгүй бол улсаа хэрэгцээч комиссын оролцсон. Комисс яагаад ажиллахгүй ингээд дуугүй байгаа юм шиг байна. За би сая хэлсэн тэр дархан бэрийн явдал дээр бол комисс төрийн шуурхад дуурсан гэж бодож байна. Тэгсэн. Комиссоос гадна хэрэв та анзаарсан бол яг төрийн хууль хэрэгжүүлж байгаа энэ тэргуунд анхаарах чиг үүрэгтэй байгууллага бас ажилласан. Нөгөө гендрийн үндэсний хороог энэ дэр нэрлэж болно. Гендер эрхтгч байдлыг хангах тухай хуулийн дагуу бол саяны үйл явдал бол гендер суурилсан ялгарлан гадуурхалт юм аа. Үүнийг үндсэн хууль болон бусад хуультайгаа нийцүүлж та бүхэн анхаарна уу гэд мэдээлэл гаргасан. Энэ маань өөрөө юу яригдж байна гэхээр гендрийн үндэсний хорооны зүгээс өөрийн хуулиар болгосон эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаж байна гэсэн. Комиссийн зүгээс ч гэсэндээ шаардлага хөрвүүлнэ гэдэг бол та хүний эрхийг зөрчсөн учраас хууль заасан хугацаанд наадхаа зогсоож нөхцөл байдлыг арилгаж мэдэгдэнэ гэж байгаа юм. Тэгэхээр бол комисс бол ажилласан гэж харж байгаа. За комисс юун дээр ажиллах вэ гэхээр зүгээр иргэд олон нийтэд мэдээлэл болгоход хүний эрхийн үндэсний комисс бол үндсэндээ хүний эрхийг хамгаалах хөхүүлэн дэмжих чиг үүрэгтэй. За таны эрх зөрчигдөөд та түүнийг одоо захиргаагаар шийдвэрлэж чадахгүй байх юм бол холбогдох захиргааны байгууллагын шийдвэр таны эрхийг сэргээж чадахгүй байх юм бол та хүний эрхийн үндэсний комиссд хандна. Тэгэхдээ таны өргөний оролцоод ордоо гарч ирж байна. Эрх хариуцлага орж ирж байна. Төрөлхөнтэйгээ хооронд харилцаж тийм үү? За тэгэхдээ нөгөө бас заавал шүүхээр шийдэх ёстой маргаанууд гэж байгаа. Тийм ээ? За таны бие махбодод хүн халдсан ч байдаг юм уу? Таны эд зүйлийг хулгайлцсан байх юм бол тэрийг хүний эрхийн комисс хариуцахгүй. Тэрийг гэмт хэрэг гэж тооцоод цагдаад гомдол гаргаад шалгуулах, шүүх ажиллах чиг үүрэг байгаа. Тэгэхээр шүүх ажиллаж байгаа хэсэг дээр бол хүний эрхийн үндэсний комисс орохгүй. За тэгэхээр комисс өөрөө орох зүйл нь юу юм бэ гэхээр яг эргэн хооронд гарсан тэр хүний эрхийн зөрчилтэй холбоотой маргаан байж болно. Гэхдээ хувийн шинжтэй биш. Эсвэл төрийн шийдвэр маань өөрөө иргэний амьдрал цөргөөр нөлөөсөн байж болно. Саяны тэр дархан бэртэй холбоотой ч гэх юм уу тийм. Тэгэхээр ийм шийдвэрүүд дээр хүний эрхийн үндэсний комисс орж болно. Үүнийг нь ингээд мөрөөр нь ажиллаад шаардлагатай тохиолдолд түүний тухайн иргэний нэрийн өмнөөс төлөөлөл нэхэмжлээд явах боломж нь байгаа. Энэ үйл явцыг шүүхд хүргэх хандах байгаа. Шүүхэд хүргэх хандах боломж байгаа. Энийг бол хүний эрхийг хамгаалж байна гэж байгаа. Нэг. Хоёрдугаарт тэр хүн хүний эрх гэж юу вэ? Хүний эрхийн зөрчил гэж юу вэ гэдгийг мэдэхгүй бол таниулах үүрэг нь хүний эрхийн үндэсний комиссд байгаа. Хууль зүйн зөвлөгөө өгөн төлбөр хөөж болно. Утсаар мэдээлэл аваад тайлбарж болно. Шаардлагатай бол хүний эрхийн сургалт, хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа зохион байгуулж болно. Энэ бүхнийг нь хүний эрхийг хөхүүлэн дэмжиж байгаа үйл ажиллагаа гэж нэрлэж байгаа. За дараа нь хуулиар мэдээлэл тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хууль зааснаар төр
иргэндээ мэдээлэл хайх, мэдээлэл авах эрхийг нь баталгаатай илрүүлэхгүй байвал та гомдол гаргаж болно. За жишээлбэл одоо юу гэдгийг өмнө нь комисс гаргаж ирсэн гомдлыг харах юм бол элсдийн ерөнхий шалгалтын оноо яг хүүхдүүдийн нөхцөл байдлыг харуулж байгаа мó, би хүүхдийнхаа нөхцөл байдлыг мэдмээр байна гэдэг боловсролын үнэлгээний төвд эцэгчүүд гомдол гаргахад бол комиссийн зүгээс мэдээлэл өгөхгүй байгаа байгууллагын мэдээллээ гаргаж өгөөгөө хэлж ирсэн тийм. За байх жишээтэй. Тэгэхээр ингээд төр өөрт байгаа мэдээллээ хуулиар өстэй байж байгаад өгөхгүй байвал та хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргаад шаардуулаад гаргаж болно гэсэн үг. За дараа нь гендер эрхтгч байдлыг хангах тухай хуулийн дагуу ямар нэгэн гендер суурилсан хүчирхийлэл, гендер суурилсан ялгарлан гадуурхалтын тухай та мэдх юм бол эсвэл тийм асуудалтай нүүр тулах юм бол хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргаж болно гэсэн үг. Тэгэхээр яг өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөтөлбөрийн хууль үйлчлэхээс өмнө ямар нөхцөл байдал байсан бэ гэхээр та хэрвээ ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн бол тий хинээр асуудлаа шийдвэрлүүлэх вэ гэдэг бол их байгууллага дээр шийдвэрлэж чадахгүй байсан бол төрд хандах нөхцөл нь зөвхөн хүний эрхийн үндэсний комиссд байсан. Та тэгээд би ажлын байрны бэлгийн дарамтанд өртлөөгөөд хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргаад комисс шалгаад тэгээ холбогд гарах хэмжээг нь авах боломж бол байсан гэсэн. Тэгэхээр энэ бүхнийг эргээ харах юм бол хүний эрхийн үндэсний комисс бол яг иргэнийг оролцуулах, иргэний эдэлж чадахгүй байгаа эрхийг нь илрүүлэхийн тулд оройлон ажилдаг төрийн статустай боловч үндэсний хэмжээнд нийгэмд байгаа олон янзт бүлгийн төлөө ажилдаг байгууллага гэж харж болж байна. Хамгийн сүүлийн жишээ. Хүний эрх хамгаалагч гэж хэмбэ гэдгийг бол сая 21 онд улсын хурлаас хуульчлан тодорхойлж ямар эрх эдлэх, ямар үүрэг хүлээхийг нь бол хуульчлан баталгаажуулсан. Хуульцсан баталгааны бүрд байсан. За энэ дээр хүний эрхийн үндэсний комисс бол яг хүний эрхийг хамгаалж явж байгаад эрхэн зөрчигдөд байгаа хүмүүсийг яаж хамгаалах вэ гэдгийг дээр нь бол оройлж ажиллахаар болж байгаа гэсэн. Тэгэхээр яг үндсэндээ хүний эрхийн үндэсний комисс гэдэг бол хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хөхүүлэн дэмжих, мэдээлэл хайх, авах, гендер эрхтгч байдлыг хангах, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах гэдэг ийм олон чиг үүрэг, бүрэн эрхийг эдлүүлдэг маш чухал байгууллага юм байна гэдгийг бас онцлмоор байна. Үүгээрээ дамжуулаад иргэний орон зай хумих гэдэг байвал иргэний орон зайг тэлхэн чухал юм байна гэж дуурдаг хараат бус бие даасан институт гэж бол нэрлэж байна. Маш чухал үүрэгтэй байна. За магадгүй энэ асуулт бол сонир байж магадгүй. Манайх ч үндсүүлээрээ нэгдүгээрт хүний эрх хэрэгжүүлэг баталгаажуулах биш. Дэлхийн зарим орн бол тэгж эхэлж байгаа. Төрт ёс, улсынхаа бүрэн эрхт. Одоо энэ шүтлэгтэй шүү дээ төрийн өмсөл төршөө гэж цайс өнөхөө дээж өргөдөг ард юм уу? Аны төлөөл. Тэгэхээр ер нь Монгол нөхцөл байдал дээр хүний эрх хэрэгжүүлээ нэгдүгээр номер асуудал гэж болох. Яаж юм уйлдаа холбооны. Бүс нутгийн хэмжээнд одоо Аз ТV-ийн хүн зооны соёл заншилтай холбоотойгоор арай нэг нийтлэг бас ойлголт байна уу? Иргэний нийгмийн орон зайн дээр хүний эрх хэрэгжүүлэн дээр. За үндсүүлийн оршил хэсэг бол манай монголчуудын олон зуун жилийн эрхчлөөний төлөөх тэмцэл цус нулимсаараа бичсэн бичвэр гэж хэлж болно. За би ганцхан жишээ хэлье. Тэн дээр бол үндсэндээ хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг бий болгохын тулд биднэрт 4 арга замыг удирдлага болгоно гэж байгаа. Ямар ч тохиолдолд үндэснийхээ тууруу тусгаар бие даасан байдлыг уландаа гიშгэхгүй. За ямар ч тохиолдолд хүний эрх хэрэгжүүлөө тэ үндэсний ив нэгдлийг хүндэтгэх нэ. За юу ч болж байсан төр ёсны түүхэн уламжлаа мандагна хамгаалнаа гэсэн хэдий боловч бас хүн төрөлхтний олд амжилттай мөр зэрэгцэж явна гэдэг ийм 4 зүйл байгаа. Бүгд тэнцүү. Энэ бичснээр нь ирэмблэхгүй. Тэгэхээр бүгд тэнцүү гэсэн үг. Тэгэхээр одоо за хурдан морин унаж байгаа хүүхэд унаж бэртээд амь насаа алдж эрүүл мэндийн хохирогоод байна гэж харъя. За тэгвэл төр ёсны түүхэн уламжлал хүүхэд ирэх гэдэг асуулт гарч байна тийм үү? За тэгвэл яг энэ хурдан морийг хүүтний үйлрэлд уралдуулж байгаа маань төр ёсны түүхэн уламжлал мөн үү? Тийм бол энэ хоёр тэнцэх гэдэг нь шүү дээ. За тэгвэл улсын дэд шүүхтэр яагаад энэ бол хүүхд эрхийн зөрчил юм байна гэж хэлсэн гэхлээр ойролцоогоор 180 жилийн дан шиг мөн бусад наадмын дансыг улсын архивын ерөнхий газарт судлаач нар сууж агаад шүүгээд үзэхэд уралдааныг дандаа дулааны үйлрэл зохион байгуулдаг гэсэн. Тэгэхээр 8-аас 10 сард за 7-оос
9 сард гол төлөв зохион байгуулж байгаа уралдаан үнэхээр төр ёсны түүхэн уламжлалын илрэл юм бол Хүйтний уйлрал зохион байгуулж байгаа 100-аас эхэлж. шинийн 3-наас хойш зохион байгуулж байгаа уралдаан бол ер нь 2008 оноос л хойш эхэлсэн. Тэгэхээр 180 жилийн түүхээ бид нэр хадгалж авч үлдэх юм уу? 2003 оноос хойш тогтоосон туршлага төрч ёсны түүхэн уламжлал гэж үзэх юм уу гэдэг дээр л улсын дэд шүүх шийдвэр гаргаад Хүйтний уйлралд морь уралдуулж хүүхдээр унуулж байгаа чинь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрал, хамгаалал гэдэг олон зүйлд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа хүүхд эрхийн зөрчил юм байна л гэдэг үзэж байгаа. Тэгэхээр бидний энэ тэргуунд анхаарах зүйл бол энэ дүрийг тэнцвүүл авч үзэх нь тодорхой. За би арай өөр жишээл. 13 дугаар зуун бол монголчуудын хөгжил цэцгэл оюун санаа эрч хүчийн оргил байсан гэд Лев Гумилев гэдэг эрдэмтэн үнэлсэн байдаг. Тэр асар их пассионаар хүчин илрэн гарсан гэж тайлбарладаг. За тэгвэл үнэхээр бидний оргил үеэс юм бол хар хором хотод юу болж исэн ингээ харангууд аялагчдын тэмдэглэлийг үзэхлээр төрөл бүрийн шашныг хар хоромд авчираад өөрийн үзэл сургаалаа номлох боломжийг олгоод дүүрэг хороонд байрлуулад тэгээд юу үнэн гэж үзэж байгаа юм. Та нарын ертөнцийн эхлэлийг тайлбарлаж байгаа иш үндэс чинь юу юм ингээд номын хаялцуудаа сонсч исэн эзэнт гүрний хаадын үр сад. За тэгвэл хэдхэн зууны дараа хөхнүрт цогтхон тайж хошуудын хожим гүүш хаан гэдэг цол хүртсэн төр байх хоорондоо нэг шашны аль сургаалыг дэмжих вэ гэдэг дээр иргэний дай хийсэн. За дараа Тэнд болж байгаа төвдөс Монголд авчираад иргэний дай. Одоогийн үгээр нь ярьчих иргэний дай. За дараа нь агуу их эзэнт гүрний ой санамж түүхтэй олон шашинд хүлээцтэй хандж исэн их хаадын үр сад хэдхэн зууны дараа ер нь шашинтай байх юм уу шашингүй байх юм уу гэснэ. За шашингүй байх нь чухал юм байна гэд шашинтай гэж үзэж исэн бүх хүмүүсийг хилмигдүүлж шашны байгууллагуудыг устгаж исэн түүх байна. За дараа нь шашингуун дотроо чи үнэхээр шинжлэх ухаанч хүн юм уу? Эсвэл бидний ярьж байгаа үзэл сургаалыг дагдаг хүн юм уу гэд сэхэдний төрөгдөл болчихсон. Тэгэхээр энэ бол 13 дугаар зуунаас хойш 20 дугаар зууны дунд хагас хүртэл монголчуудын тулсан цус нулимсаараа олж авсан зам мөр түүх бид нар үүсгэж болохгүй. Тэгэхээр 92 оны үндсэн хуулийг бичихтэй яагаад тэр оршил хэсэгтээ бид нар хүний эрх чөлөө үндэсний ив нэгдийг хүндэдэг нэ гэж оруулсан юм бэ гэхээр бид нар шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг ингэж түүхэн ухчаан донд олон янзаар эдлүүлж исэн сургамж байдаг учраас үүнийгээ давтахгүй тулд бид нар оруулсан л гэсэн. Тиймдээ ч үндсэн хуулийн заалтаа харах юм бол дараа нь төр нь шашнаа хүнддэг нь шашин төрөө дээдлээгээд төр шашин хоёрын ирэмбийг заасан байгаа шүү дээ. Одоогийн 92 оны үндсэн хуулийг хагуулгыг харах юм бол ард түмэн төр шашин гэдэг ирэм байна. Ингээ харах юм бол иргэний нийгмийг юу гэж харах юм? Иргэний оролцоог юу гэж үзэх юм? Иргэний орон зай гэж юуг харах юм бэ гэвэл бид нар 92 оныхон үндсэн хуулийг задлаад дэлгэрүүлээд ярихад зөвхөн бид хоёрын яриа багтах олон өдрийн яриа болох. тэгэхээр юм байна. Ер нь бол иргэний нийгмийн одоо орон зай их л хол сонсогдно. Зарим хүмүүст одоо манай залууст доолгоо хүргмээр өгдөг. Цахим орчинд ч юм уу. Зүгээр энгийнээр одоо та тайлбарлаа хэлэхэд одоо энэ залууст үнэр та. Энд чинь л иргэний нийгмийн оролцоо. Одоо оролцмоор байдаг заавал сонгуульд өрсөлдөг биш тий. Саналаа өгөх биш. Бус үдний оролцоо байдаг гэдэг дээр тавс нэг энгийн гоё оролцоо албан шинжтэйч байж болно, албан бус шинжтэйч байж болно, таны хэлсэнчлэн бодитч байж болно, цахим орон зайд ч байж болно. За ингээ хоорондоо санал бодлоо солилцсон юу болоод байна вэ гэдгийг ярилцахын тулд ингээд групп байгуулад хоорондоо ярилцах чинь ч оролцоо. Хэн юу ярьдаг юм бэ? Тэр хүн юу бодож байгаа юм бэ гэдгийг сонсож байгаа чинь ч оролцоо. Үүний зэрэгцээгээр дэлгүүрт ороод талх худалдаж аваад танд баримт хэвлж өгөхгүй байвал та миний баримтыг хэвлж өгөөч. Хувь хүнээр авъя гэж шаардаж авч байгаа чинь ч оролцоо. Яагаад гэвэл тэрний цаана та тэр хүнийг хуулиа биелүүлэе гэж шаардаж байна гэсэн. За дараа нь ярих юм бол одоо юу гэдгийг оролцоо гэхлээр ингээл заавал жагсаад юм уу өсвөлэн зарлах биш. Яг хийх ёстой хариуцлагатай биелүүлэх үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа чинь ч оролцоо гэсэн. Тэгэхээр цэргийн алба хаах одоо жишээ нь ингээнээр. Цэргийн алба хаахын тулд бид нар бүгдээрээ Монгол улсын иргэн үндсэн хууль, бусад хуулийг дагаж биелүүлэх
үндсэн үүрэгтэй учраас очихоос аргагүй. Очоод бүртгүүлнэ. Очоод бүртгүүлчихэд эрүүл мэндээрээ тэнцэхгүй бол хууль дараагийн алхмыг тань зааж өгнө. Та суралцчихвэл дараагийн алхмыг зааж өгнө. Та гэр бүлдээ тэжээнд итгэх асрах хүн байвал хууль тань дараагийн алхмыг зааж өгнө. А түүнээс цэргийн албанаас зайлсхийн гэдэг бол оролцоо биш, хууль нугалж байгаа явдал. Хууль нугалахыг хэрэг рүү орж шүү дээ. Хууль нугалахыг бол бид нар гэмт хэрэг эсвэл зөрчил тооцож байгаа. Тэгэхээр энэ бүхэн бол буруу юм аа гэж байна. За би арай өөрөөр ярив. Төрийн бас байгууллага залуучууд ажиллаж болно. Та бүхэн найзуудаараа нийлээд тэ 5-ч байгууллага байгуулж болно, 50-ч байгууллага байгуулж болно. Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөний илрэл шилж суучраас та 500 байгууллагч байгуулж болно. Гэхдээ та иргэний үүргээ биелүүлнэ. За тэр нь юу юм бэ гэхээр нөгөө талдаа хуулийг биелүүлж гин гэсэн. Хуулийг биелүүлж гинэ гэдэг чинь цаана та нийгэмдээ оролцож гин гэсэн. За яаж оролцож байгаа юм бэ гэхээр хууль биелүүлэхийн тулд та үйл ажиллагааны тайлангаа цаг тухайд нөхөх ёстой. Та санхүүгийн тайлангаа дүрм журмынхаа дагуу шаардлагыг хангаж өгөх ёстой гэсэн. Өгөхгүйгээр нууж байгаа бол эсвэл за надаас нэгтгэх юм чинь гэж хайж байгаа. Одоо л оролцож болох уу? Эн чинь зөрчил болно. Зөрчил. Тэгэхээр оролцсон гэдэг бол нэгдүгээрт та хуулийг чанд биелүүлж байгаа чинь бусдын өмнө үлгэрлж байгаа нэг хэлбэр. Бэлэг тэмдэг юм биш. Бэлэг тэмдэг юм биш. Та бодит үр дүн гаргаж ийн гэсэн үг. За дараа нь одоо үнэхээр болохгүй байвал амаар хэлэх, гомдол гаргах, өрөвдөл санал хүсэлтээ өгөх. Тэ одоо юу гэх юм? Автобусыг би 30 минут хүлээсэн бол за маргааш арай хурдан ирэх байлгүй дээ. Гэртээ арай санаа амрах биш. Шууд тэр оройноос сууж агаал уцаар зохиод гомдол гарах бол уцаар зохиж гомдол гаргаа, цаасаар гомдол гаргавал гэвэл тэр чиглэлээс тэр чиглэлд явсан тэр дугаарын автобусыг би тэдэн минут хүлээж суулаа. Тэгэхэд бол одоо тийм хүмүүс сууж чадаагүй. Энэ маань хүүтний үйлрэлд автобусны рейс богино те. Уг нь бол багада 5-аас 8, үсэрлээ гэхэд 8-аас 11 минутын интервалтай байх ёстой байсан автобусны рейс чинь явахгүй байгаа учраас миний Улаанбаатар хотын иргэний татварыг төлж байгаагийн хуваар би энэ татвартаа төлөх нийтийн тээврийн үйлчлэгээ авж байгаагийн хуваар миний энэ эдлэг ёстой эрхийг баталгаатай хэдүүлж өгнө үгээл гомдох хэрэгтэй байсан. Хэн нэгэн хийчих байлгүй дээ гэвэл уучлаарай тэр оролцоо биш. За бидний цаг нар хэмжээ хязгаартай. За энэ үгийг маш олон бол дурдж байна. Өөрөө сэдв маань том, ярихад маш олон асуудал, олон өдөр, олон цагийн турширч болохоор ийм сэдв. За мөн ингэж ярьж чадхаар бас эрхэмж очныг бас урьж оролцуулсан гэж бол миний бие бас үзэж байна. За тэгээ танд бас шинэхэн альбом томилогдсон байсан. Тэр алба ажилд нь өндөр амжилтыг хүсье. За бид бүхэн хүнэрхийн сэдвт Цэгэр тагтаа подкастыг нээлттэй нийгэм форум болон IFX олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Globe International төвд бэлтгэн хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч, сонсогч та бүхэнд баярлалаа. Цэнхэр тагтаа хүмүүрт хайр авчирна. IFX олон улсын байгууллага болон нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Globe International төвд бэлтгэн хүргэлээ.